За сайн байцгаана уу? За Forex-ийн 2 сарын хугацаанд лог бичлэг үр хэмжлээд явж байгаа. За очроо багш яг одоо надтай хамт онлайнаар орж ирсэн хичээл заахад бэлэн байгаа. 2 сар хугацаанд дуусч байна. Өнөөдрөөс ингэ онлайн яг ингэ бодит лайв арилжаанд орохоор бэлтцгээсэн байна. За юун дээр дансаа бол яг $1000 цэнгэлсэн. Мод Forex-ос очроо багшаа нэг бас юм урамшуул өгд юм ба штэ. Тийм бэ. Анх удаа бонус хийсэн хүнд тийм хийсэн дээр тэнцүү хэмжээний бонус өгдөг юм байна. Тийм $1000 хийсэн чинь $1000 нэмээд өгчлөө. $2000 болчихлоо. За гэхдээ тэр нэмж өгсөн бонусын арилжаанд л ашиглах юм шиг байна. Яг мэдээ шууд $1000 хийж $2000 болохоор буцаад авчвал болохгүй юм шиг байна л та. Тэр данс чатгаас хамгаалж тэр 1000 байж идэг юм уу? За тэр 1000-ыг ашиглаад одоо юу гэдгийг орлого дансаа өсгөж чадвал харин тэрийг авч болдог юм уу та. За би тэрийг нарийнсаа ойлгосонгүй. Аюу олон тайлбар байлаа тэгээд ойлгоход төвөгтэй юм байлээ. За би юу ч харуулъя таахгүй. Та мэдчихвэл надад тайлбарлаад өгөөрэй. За би энд мотын юуг нь бэлтгэсэн байгаа. Дансыг ингэж оруулаад хадгалцъя. За одоо та бүхэн харуул энд ингэж баланс $999.91 цент буюу $1000 одоо хийгээд ингэж орсон байгаа. За ингээд equity нь болохоор $1999.82 цент харагдаж байна. Бараг $2000 гарч байгааз. За кредит буюу одоо энэ бонус хэсэг нь болохоор $99.91 цент харагдаж байгаа. Ингээд нийтдээ $1999.82 цент харагдаж байгаа. За кредит гэдэг бол энэ бол бонус. Тэгэхээр энэ данс одоо $1000 бол $1000-ын хасагтай явахад бол данс хаагддаг бол энэ бонус нь болохоор тэгш намайг $1000-ыг одоо алдуулахгүй эрсдлийг хамгаалж ингээд байрлаж байх шиг харагдаад байгаа. Миний бодлоор мөн энийг ашиглаад цаашаа арилж байгаа ашигтай ажиллаж чадвал энэ бонусыг л өглөө авч авдаг юм уу та. За анх удаа та бүхэн данс жишээ цэнэглэх байвал энэ Mod Forex гэдэг байгаа тэрэн дээр ийм одоо юугаар цэнгэлж болдог байх нэ. За бонустэй. За одоо ингэж алтан хинш дээр явж юм. За очроо багш хичээл рүү оръё. За очроо багш бид тэр анх удаа онлайнаар ингэж өнөөдрийн коучинг хичээлийг авах гээд сууж байна. Сонсогч байна очроо багш. За энд юу юм бэ? Миний нэг энэ ноутбукны спикер жоохон царгаатай юм байна. Жоохон паржгантай сонсогдож байна. За би юу яач? Өөр спикерээс алгаадах юм. Түрүүлгээрээ 3 минут. За. За алтын ханшаа гараад ирсэн байна уу? Алтын ханшиг. За. Би чихвчээ авлаа шүү. Тэг. Айн чихвчээ юутай болчих. Одох. болчихлоо. За алтны 7 хоногийн ханш, 7 хоногийн чарт, weekly chart харагдаж байна. Тэ. За, миний ханш. За, одоо. За, алтны үйлчлэгийг сонсч байна та намайг одоо. Сонсч байна. За, алтны үйлчлэгийг Монголын цаагийн үндэстэй гэж үзье. Виктиг бас үндэстэй гэж үзье. Виктор үндэстэй. Тэгээд энэ дэжигийн цаанд хэмжээ үзсэн. Ойлгомжтой юм аа. Үгүй ээ. Чичиж үгүй. Бикон gibi. Үгүй хэмжээгээ хэмжээш. Яахын төлөв. Жохон чанга яриараа багшаа. Сул байна. Энд чинь нүүн юун дээр би камерт бас бичиж байгаа учраас дууч нь нэлээд бага орж иж байгаа шүү. Одоо яаж? За одоо арай дээр. Яахын төлөв бодож байна.
Аа зөв. Наа чин дээшээ он гэж хөдөлгөж үзэх үзгүй юу? Саяг том. Дээш энэ огцон минут сүтээ хөдөлгөөнийг үү? Тий. Том цаг дээр нь. Энийг бас аа гэж үзнэ. Чад огцон үсээд байгаа шүү дээ, тий. Тий. Ингээ өсчихсэн байгаа. Тэгээд эндээс 0-оос 1 гэсэн хэмжээг энэ чинь илүү хийгээд байгаа, тий. Аа. Ингэж байна. Тэгээ одоо энэ чинь дахиад нэг цагийн шилжилт явах байгаа шүү дээ. Тий. Хавьс чинь дахиад доош. Гэж бодоод байна. Өнөөдөр чинь 5 дахь өдөр 7 хоногийн weekly-ла хаагдах өдөр шүү дээ. Тий, 7 хоногийн сүүлийн тань тий. За одоо энд нэг гоё хэлбэр явж байна. Энэ ингээд шилжилт хийчихсэн. Тэгээд эндээс үтсэн хэмжээ юм шиг тий. За тийм байна. Шилжүүлэгчтэй. Энэ хэмжээ ингээд тийш. Одоо энэ pullback гэх нэг 1 минутын анаас хийж байгаа гэдэг бол авах хэцүү шүү дээ тий. Жохон аяахан биш уушаа. Яаж тооч. Түрүүн харин гайгүй чанга байсан чинь. Тэгээ үздэй. За одоо яаж вэ? Одоо дээр. Яачгүй юу? Тий. За окей. За тэгэнгүүт би энэ алтны хөдөлгөөнийг энэ зооноос дээшээгээ баятнаа. Энэ ч одоо нэг 1 минутанд олоход их хэцүү болоод байгаа шүү дээ. За тэгэнгүүт одоо энэ хөдөлгөөнийг бол энд нэг юм зоон үсгэж хагаад 5 лав ивчлээ. За одоо энэ ч гоё ивчлээ шүү. За энэ 5-ыг дуусгаад би баяжсан. Зөв. Second plot-о тавина. 5 минутанд дуусахдаа өмнөх удааныхаа ловыг ивдээ шилжилгчийн ловыг ивдчихвэл тэгээд бай байх болчтой. Аа. За нэг энэ хавьс бай юм уу да. Зөв. За та юу гэж бодож байна да? Энэ хавьс бай юм. Тий, ер нь бол бай нөхцөл хангацлаа. 1 цагийн лаг хармаар байна бүтэн. Наа чинь бол өмнөх 30 минутын лаг улаан ногоон лаг дараагийн 30 минутын лаг юутэй байх шиг байх юм. 30 минут дээр тавьдаа та. 30 минут аа? Тий. Би бас энэ 30 минут бол нэг юм л энэ да. Өмнөх ногоон лаг дараачих нь бол дагсан ногоон лаг байх боломжтой юм байна тий. Тийм бол цаг дуусахад 15 минут дутууд энэ 5 минутын лаг шилжүүлэл сүүлийн 15 минутыг ногоон барина л гэж үзэх юм байна л да. Тэгээ олон нөгөө 1 цагнаас нэг жоохон хайлоо ивдэг ойлгомжгүй. Гэхдээ 30 нь бол ойлгомжтой байгаа шүү дээ. Тийм байна. Тэгмээ би яг энэ хавьс байд чинь л гэж үзнэ. Тэгээд 0-оос 1 гэсэн үндсэн хэмжээг эндээс дээшээгээ ингэж л үзнэ. Тийм байна. Богино цаг штэ энэ чинь тийм байна. Тэгээ олон нөгөө нэг миний нэг ганц хийдэг зүйл 30 пип авчаа явангуут нь би нэг дандаа таллаа таачдаг. Аа зөв. За одоо чинь би ингээд дансаа $1000 сэнгэлсэн миний ер нь арилжааны орох лотны хэмжээ хэд вэ зүгээр юм? За таних нэг 0.5 лот тавьцаа байх болох бах та. Менежментэд явсан зүгтээ бах та. За тийм. За шин цаг шилжчихлээ. За окей. Баталгаатай стоп лосс энд л тавигдах нь дээ. Шин цаг шууд одоо энэ 5 минутын өөрөх нь доор үсттэй. Энэ юу вэ штэ дахиад за энийг шууд энэ чэнэс энд нэг юм хөдөлгөөн явуулж штэ бас. Доош шилжүүлсэн байгаа юм тий. За энэ 5 минутыг харъя. Энэ юу вэ штэ нөгөө яг баталгаатай нөхцөл биш болчихлоо л да. Тий, энэ 5 минутыг харъя. Энэ 5 минут доошоо бас өмнөх цагийнхаа лоог эвдчихлээ л дээ.
Тэгэхээр наа чинь бас юуны наад доош явж байгаа хэмжээ явах гэж магадгүй юм байна те. Захиалга өгөх гэж байна уу? Өгөөг байгаа. Өгөөгүй юм. Окей. 0.5 лот мод байхад болох бах та. Эсвэл 0.1 лот те. Тий. Байхад бол таних болох баха. За. Би тэгж бодоод байна. Тэгээ валютын зах зээл чинь тэгэл бид чинь магадлал тооцож байгаа шүү дээ, тийм ээ? Тий. Яг энэ доошоо шилжүүлээгүй юу байсан бол дээшээ явах магадлал илүү ихсэх ёстой байсан. Гэтэл доошоо шилжүүлчихэнгүүт бас нэг болгоомжлох ёстой зүйл бий болоод байна, тий. 5000-ын юунуудыг шилжилтүүдийг хармаар байна. Тэгэхгүй бол бас яагаад ч үлээ. Яг нэг давуу тал нь энэ ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хэмжээ. Нойлоос энэ хэмжээ дээшээ явах үед унжаага ойлгомжтой хөдөлгөөнийхөө шилжүүлэгчийн хаяг эвдэж чадахгүй байгаа давуу тал болоод байна л дээ. Зөв. Ийм нэг тийм. Тэгэнгүүт нөгөө энэ хөдөлгөөнийг pullback хөдөлгөөн гэдээ бас үзчих болоод байна, тий. За наа чинь ингэж болно гэвэл одоо та тэр орж амжаагүй юм чинь үнэхээр дээшээ ойлгомжтой хөдөлгөөн яваад дуусвал доошоо тэр унжаага ойлгомжтой хөдөлгөөн явж магадгүй гэж шорт орж бас болох юм болов уу? Гэхдээ цагийн шилжилт хүлээж таарна 15 минут тий. Тий. Энэ ихтэй 30 минутыг доошлуулах гэсэн үг л дээ. Тийм. Очиг дус. Би бол 100 үсгээд яг бай өгөх үсэл өгөх гэдэг сонголтын донд байлаа гэж бодвол би бол баядах юм байна. Дээш шилжүүлэгчтэй бас гоё шилжүүлэгчтэй байна л да. Тийм багаас дундаа бас нэг батцсан тий. Тэгэхэд над унсан хөдөлгөөн чинь бол юутай бол биш. Шилжүүлэгчний шилжүүлэгч харагдахгүй урталтаа зүйтэй. Тийм байна. Дээрээс нь 15 минутын хөдөлгөөний хэмнэлээ харъя. За одоо энэ 5 минутын энэ лаг хараадах юм. Энэ 5 минутын лаг эндээ хаагдаад дараагийнх нь зүүн татуулаад би дагуулж лонг л авах юм да. Тэгэл 10 минут барил гэж үзэж юм да. Одоо энэ тий. Минут дутуу байна. Энэ лаг хаагдах 5 минутын лаг яаж хаагдахаас хармаар байх юм. Яг нөгөө 1 минутанд pushback хөдөлгөөнийг олоход хэцүү байдаг. Тэгэнгүүт 100 үсгэж байгаа баяцхан шулуун байдаг дөө. Тийм үү. Нөгөө тийм. Юуны хувьд бол том цагийн хувьд бол юу болоход бол асуудалгүй шүү дээ. Pushback болоход бол өгөөд болчихно. За энэ одоо тэгээд хэмжээ бараг явчих гэж юм шүү дээ. Энэ чи одоо 5 минутын лаг тавиад үзэхгүй 40 секунд дутуу үндсэндээ ойлгомжтой хөдөлгөөний хэмжээ. Одоо энэ 5 нэг жоох өчгөө болоод эндээс дахиад шилжүүлэгч хөдөлгөөн явж байна л да. Энэ зөв. ингээд шилжүүлээд дахиад үндсэн хэмжээ гэдэг тийм бас. Тийм ээ. Одоо pullback татаад үндсэн дэшиг хэмжээсэн бүцэлт гэдэг тийм. Хөдөлгөөн дахиад явж байна да тийм хөдөлгөөн. За одоо бол бас лонг явах баталгаа авч болох л. Одоо наа чин шорт нь pullback н ороод ирэл дагуулад лонг орчд юм уу? Тэгээ нэг 10 минут харах юм да. За жүжигчийн хаяг шууд эвдэж байна. Энэ их сайн зүйл шүү. За одоо pullback орж ирмээр байна. 5 минутын лаг ногоо хаагдсан баг ш. Тэгээд шинэ 5 минут өмнөх хаяа чуд эвдэж байна. Эвдсэн. Одоо жоохон доошо pullback ороод ирвэл би бол лонг хуслаа гэж утсан чинь наа чи. Pullback. За одоо тодорхой шилжүүлэгч хаяа энэ тогтоож байна. Зөв. Энэ явцсан. Тэгээд одоо pullback нэг энэ хавлууд татагдаад үндсэн хэмжээ дэшиг юм болов уу? Тий. Би бас тийм санаа. Доошо тий. Тэрийг ороод ирчихвэл би дагуулаад лонг орох гээд хүлээж байна. Миний сан шимээ байна уу? Байна.
Под байна. За одоо гаргах. За фулбэк нь энэ татчаад хэмжээсийн гүцэл шууд иччихэж байгаа юм байна л да. Яг үндсэн чиг энэчнээс дэш тэгэхэд энд очих хэдэн пип вэ? 30 пип. 30 пип. Скалтын 30 пип хангалттай л да. За бараг явчлаа дөө орох гэсэн байтал. Та бол орцсон уу ороогүй? Би бол эндээс зоондод бай. Баядсан байгаа. Нэг л баядсан. За. За би гаширлж орсонгүй. За би одоо энэ 5-ыг дуустуулъя нэ. Одоо энэ 5-ыг. Аа зөв. Тэгээ энэ чинь хэмжээсэн гүцэл хаасан ч гэсэн би дахиад одоо нөгөө цаг шилжиг байгаа юм чинь энэ хаийг эвдэх боломжтой гэж үзнэ. Аа. Тэгээ гол нь 5 шилжээ дуусгаж юу болох нь вэ гэдгийг л одоо ажиглан да. Та юу яа та? 4 цагийн лаг юу Candles плотоо тавь та. Candles плотоо. Тий. За. Энэ шүү дээ тий. Тий. За. Ийм л юм хийж байгаа юм байна да. Өмнөх нь ногоонлаа, энэ ногоонлаа. Тийм байна. Тэгээд нэг цаг төгсөлт нь явж штэ тий. Нэг цаг дутуу байна. Цаг дуслал явах боломжтой л юм байна. Энэ гоё л өмнөх лаа нь улаан байвал бас жоох аюултай л та. Тэгээ нэг цагийн лаа ч болохгүй юм буцалтын хөдөлгөөнд татчихсан тий. За хэмжээсийн гүцэд ханлаа. Ханчлаа. Хэмжээсийн гүцэд ханах үед лотыг бол талдаа таачих хэвээр. 9 лотоо. Аа. За 30 минутын лаа чилчиг за нэг 7 минут дутуул юм байна. За би өөртөө ангаасаар гадуур шатсангүй. За явах. За ийм нөхцөл бол ер нь өдөр зөндөөдөө цаг дутамд л байгаа шүү дээ. Одоо энэ чинь тийм шүү дээ. Цаг дутамд л байгаа. За бардаа 4 цаг дутамд байгаа. Ихэвчлэн бүтэн цаг дутамд яг ийм нөхцөл байгаа. Ойлгомжтой хөдөлгөөний явдаггүй энэ уналтын энэ хөдөлгөөн үүсэх боломжтой. Энэ нэг гэм нь яг таны хэлдэг шиг энэ нэгэн цэгэд доош өвдсөн байгаа тань тий. Бас тий. Тэгээ шилжүүлэгчийн хөдөлгөөн бол уг нь бол наад юу чин үндсэн хөдөлгөөн пулбэк чинь одоо орж иж байгаа юм биш үү? Үндсэн хэмжээ бол ханцсан аа тий. Энэ гол нь биш доороос шинэ хөдөлгөөний үндсэн хэмжээд явах гэдэг байна шүү дээ тий. Тэгэнгүүт миний хувьд бол яг энэ хэмжээ явахгүй нэг жоохон дутуу яваад өсчих юм шиг ажиглагтаад ийм хөдөлгөөний тэгдэг санагдаж байна. Харин би яг наад пулбэк гэж болохоор доороос үүсч байгаа сүүлийн 15 минутын шилжүүлэгч байна шүү дээ. Тэрний пулбэк явж байгаа юм биш үү гэж хараад байна л да. Тэгээ сүүлийн 15 минут чинь дээш шилжүүлэгчээ хийгээд пулбэк хийж байгаа юм уу та? Та одоо яг сүүлийн 15 минутын дээр өөр дээр нь 1 минутанд тавьж байгаа хэмжээ татдаг. Тэр хамгийн сүүлийн хөдөлгөөн шүү дээ. Хамгийн сүүлийн импульс хөдөлгөөн. Алиг нь татах гэдэг та. Бүр сүүлийн биш хамгийн юу. Хамгийн сүүлийн хөдөлгөөний импульс хамгийн сүүлийн наад 15 минут чинь л. Тий. Тийм байна. Энэ гоё хөдөлгөөн биш. Ингэж татчих жаа. Ингэж. За тэгж тий өнцөглөн пулбэк шилжүүлэгчтэй. Эндээс авсан чадгаагүй юм байна л да тий. Шилжүүлэгчтэй юм байна наад чинь тэгээд. Тэгээд дээшээ ихэд. За би энэд доо санал нэг байна. Яагаад гэвэл цаг нь дээшээ байгаа даа. Тий. Тэгэнгүүт миний хувьд яг нөгөө хэлээд байгаа юм. Унаад дээшээгээ
ингэж өснөө л гэдэг санааг хэлээд байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо 30 минутын чинь лаа шилжихэд нэг сүүлийн 5 минутын лаа явж байгаа юм байна шүү дээ. Аа. 30 шилжихэд юу лээ? За тавьчих. Тэгээ сүүлийн 5 минут. 4 минут 5 минут. Тэгэнгүүт эн чинь одоо цагаад дуусна шүү дээ. Тэгээ миний санаа бол дахиад дээшээ л гэдэг санаатай. Саяны таны дээшээ хэмжээт бол санал нэг байна. За тэр ярьсан хэмжээ бол дуусчлаа. Одоо тэгээд дараагийн цаг ямар байхыг одоо сүүлийн 5 минутанд хэлэх гэж үзсэндээ тий. Энэ чинь болоод энэ хөдөлгөөнч скальп бас enough хөдөлгөөн шүү дээ. Тийм байна. Бас 30-аад пип байна уу? 20 пипчл хангалттай шүү дээ. Тий. За одоо хөдөлгөөн одоо юу их вэ гэдэг. Одоо тэгээ хөдөлгөөн юу ч хийж болно дөө цагаад дуслах хэлтэл тэгэл мэдэгдээл. Тэгэл хаачсан да. Одоо нэг энэ 5 минутыг дуустуулъя гээл. Тэгэл хаачна гэсэн үг дээ. 5 минут тэглээ. Яа, гоён. Сайхан байна уу. Тэр доор бас л орж чадсан байгаагаа л хаалт. Нөгөө яг ийм юу үед бол зоон үсгэлж чухал байт юм да. Тийм байна. Скалп хийж явах үед тэгжээс нөгөө нэг лотыг хувааж итгэлтэй захиалга өгдөг байхгүй. Тэгэхгүй болгонгод ингээд нөгөө зоон үсэхгүй болгонгод яг зүг нь олох гэж ганцхан том захиалга өгөө зүг нь олохчод алдаа явуулчихдаг байхгүй. Тийм байна. Тэгэнгүүт зоон үсгээл баядаа жоохон нугууд нагсан баядаа зоо. Дараагийн цагийг бол дагсан ногоон гэж харж байгаа болохоор одоо гэхдээ хэмжээнүүд бүгдээрээ ханчгаар дараагийн цагт ногоон гэж хэлж чадхаа болчих юм байна тий. Тэр үндсэн та бүхэн анх авсан хөдөлгөөний хэмжээ эзэн үзэл болцсон буюу тэр хэмжээ бол дууссан. Наад сүүлийн 15 минутын хэмжээ ингээд дуусчлаа. Тэгэхээр дараагийн цагийг одоо ногоон гэж ярих бол эрсдэл юм байна. Тий. За одоо 30 минутын лаа шилжихэд 1 минут байна да. Тийм байна. Одоо энэ бол ингээд 30 минутын лааны үндсэн бийг бүгдийг авч байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Ловцгээс нь ахуулаад үндсэн битийг авч ийн гэсэн үг тий. Тэгээд чинь дахиад хаяа тогтоох болов. Тэгээд дараа шинэ 30 минутын лааны эхний 1 минутыг хүлээн. 1 минутыг хүлээхэд дахиад 5 минут хүлээх үгүй юу гэдэг нь дахиад шийдэгдэн тийм ээ. Бас өгөөд явчихна гэсэн үг л дээ. Тэгмүүд энэний типи инлүүс сундах боломжтой бол явчихна л да. Инлүүч дэшиг. Тийм байна. За, булааг үзэж байгаа хүмүүс сонирхвол энэ өв теори цэг имэн гэдэг юм веб очроо багш өөрийнх нь хичээлүүд орсон веб байдаг. За, энэ дээр бол цагийн шинжилгээ гэдэг хичээл байгаа. За, битүүрийн өнөөдөр яг энэ яриад байгаа шинжилгээ бол энэ хэмжээ цагтаа уялдуулж яг скальпингийн техникийг бол ярьж байгаа шүү. Яагаад одоо юу гэдэг ингэж яриад байна, ойлгохгүй байна гэвэл тэр нэг майндсеттэй яриад байгаа шалтгаан нь нэг хэлээр ойлголцоод байгаа шалтгаан нь тэр очроо багшийн цагийн хичээл дээр дагуу ингээ ярилцаад яваад байгаа байдал. Та цаад веб дээр цагийн хичээл энд байгаа гэдэг хальт харуул та. Веб руу ордоо. За 30 шилжсэн. За, өв теори цэг имэн гэдэг ийм веб байгаа. За, тэр нь одоо шууд вебсайттай байгаа. Энэ нэг HTTPS-тэй гэдэг энэ байгаа. HTTPS гэдэг. Энэ ажлаад байгаа. Энийг манай IT гэдэг янзлж байгаа. За, онлайныг сонгоод, акшн шатыг сонгоод, хичээл үзгийг сонгонгууд одоо энэ чинь яг энэ нэг аккаунт нэгдсэн аккаунт байгаа байхгүй. Мөнгөдлөө тийм. За, тэгэнгүүт одоо энэ чинь лааны цаг хугацаа гэдэг тэр хичээл байна. Тий, лааны цаг хугацаа гэдэг яг юм чи байгаа. Тий, тэгээ лааны бүтц гэсэн энэ хоёр хичээлийг хамтдаж та сайн ярьлаа. Лааны цаг хугацаа ингээд энэ чинь бас нэлээд дэжгүй бичигдсэн шүү. Quality ингэж үзэж бас бол. 4K-гаар.
За за. За. За энэ тэгээд цагаан шилжсэн одоо хаана л та. Тэгээ буцаа явчлаа. За ингээд дараагийн цаг ногоон байна гэдгийг бол одоохондоо баталж хийж дөнгөгүй л юм байна. За 30 минутыг ч гэсэн бас харах. Эхний 15 минутыг харж иж 30 минут болоод 1 цагийн лааны төсөөл явах юм байна л да. Одоо тэгээд үндсэн хэмжээ аваад дуусчихж байгаа скальпингийнхаа битрийг ингээд ичээ шууд ингээд аваад дуусчихж байгаа юм шиг тэгэл. Болчихно л доо. Тий. Тэгээ одоо энэ чинь ойлгомжтой болчихж байгаа шүү дээ. Ягаад гэвэл аль ч талтай хэмжээ явах боломжтой. Яг одоохондоо татагдж байгаа хэмжээ бол доошогоо байгаад байна тий. Доошогоо. Яг нэг гэсэн хэмжээ доошоо. Гэхдээ энэ нь цагийн дэшээ байгаад идэг. Хэмжээ доошоо байгаад идэг. Энэ тогтцохгүй болчихж байна л т. Тийг ойлгомжтой болчихё тий. Тий. Тэгэхээр багдаа эхний 15 минутыг бол хүлээх хэрэгтэй болчихж байна тий. Тий, хүлээх хэрэгтэй болчихтой. Яг үндсэн эхний таны нөгөө гоё хэлээд байдаг шилжүүлэгчтэй үндсэн шилжүүлэгчтэй энэ өдөртний үндсэн хэмжээг яваад ажиллаа шүү дээ. Тэглээ. Яг хандлаа. Гол нь энийг хангаалт дуусчихсан. Тэгэхгүй болгонгууд дахиад энэ чинь нөгөө доошоо юм үлдэн хэмжээтэй байгаа. Бай захиалга өгчөөд за энийг нэг мөсөн дээдл нь одоо типигээ цонтол тавигээд игдэг. Гоён цагтаа багтаад эн чинь ингээд явах боломж байсан. Гэтэл цаг нь ичээ шилжээд дуусчихгод хөдөлгөөн яаж байгаа юм бэ гэвэл дахиж энийг шалгах боломжтой болчиход байгаа юм. Яг хэмжээ доошоо гэхдээ цаг дэшээ байгаа гэдэг. Яг олон яг ийм үед бол шууд хөдөлгөөнийг хаях хэрэгтэй л да. Хоёлоо огтцохгүй л байна. Нэг зүг хийхгүй л байна л да. Лааны бүтэс дэшээ хэмжээ татал доош. Тэгэнгүүт эндээс гажил үүсэх боломжтой болоод байдлаа тий. Энд бол гоё огтчихжсэн шүү дээ. 30 минут дэшээгээ. Тэгсэн. Хэмжээ дэшээгээ тий. Тэгэнгүүт 30 минутын дээшээ лаагаад дуустлаа бол анчиж байгаа юм л да. Тэгэл. Тэгвэл энэ чинь одоо 1 цаг дээшээ болчоод хэмжээ доош болчиход байгаа байхгүй тий. Хамгийн хэцүү. Тий. Та одоо 30 минутын кандл блок тавьдаа. Яг наад 1 минутын чатан дээр. 30 минут юм. Тий. За 30 минутын кандл блокыг ингээд тавих үед 30 шилжсэн. За одоо энэ бол эндээ ингээ харагдаж байна дөө. Энэ бол 30 минутын томлаа шилжүүлэгчээ хийсэн байна. Дараагийн 30 минут доош pullback хийгээд цагаа дуустал хэмжээсэн үзэлтэй хийгээд дууссан байгаа. Ингээ энэ хоёр хамтдаа нэг том нэг цагийн ногоон лаан хийх үүсгэж байгаа үзэгдэл. За ингээ нэг цагийг бүтнээр ингээ ийм ногоон ийм томлаа байна гэдгийг бол тэгж таамагласан нь энэ цагийн шинжилгээ болоод ойлгомжтой хөдөлгөөний OT теорийн хэмжээ татчих ингэж таамагласан байна. За гоё боллоо. За баярлалаа багшаа. Ирэх 2 дахь хоёлаа дараагийн хичээлээ хий. Баярлалаа багшаа. За амжилттай. Би одоо тохгүй энэ нар сутан сайнаас яваад оччихноо тий. Тэгээд За дараагийн хичээл дээр яг хамт дагаж орчныг хэдэн тип явъя да. За баяртай. Сайхан байна. За баяр амжилттай. За.